За хэрвээ бараа захиалсан бол төлбөө ингэж бол хүмүүс маань энэ дээр алдаад байдаг. Нөгөө бараа захиалчаад ихэнх хүмүүс маань энэ дээр алддаг. Бараа захиалчаад манай хай карго аппликейшн дээр трак дугаараа бүртгүүлэхээ мартдаг. Тэрнээс болоод бараа нь өөр салбарт очих юм уу, тэ? Салбар солигдох магадлалууд, тэ? Бараа нь олдохгүй тохиолдлууд ч их байдаг. Тиймээс эхний ээлжинд бараа захиалсан дараа дэлгүүр нь гаргасан мэдээлэл ирвэл заавалчгүй трака бүртгүүлж байгаарай. За трака бүртгүүлэхийн тулд ингээд мөн адил нэг 8-ны зураг дээр дарж ороод ачааны машины зураг дээр дараад захиалсан бараа маань ингээ гараад ирж байна. Тэгэнгүүт энэ дээр захиалсан барааныхаа энэ голын тий дундлын энэ цагаан хэсгээр нь дараад барааныхаа логистикийг харж болно. За барааны логистикийг чинь ингээд ачааны машинаар ингээд явж байгаа харагдчих тийм ээ. Байршил нь. Одоо таны бараа хаана явж байгаа байршил логистикийн байрлал ингээд харагдчих байна гэсэн. За тэгэнгүүт барааныхаа логистик руу оронгууд энэ хэсэгт нь ингээд трак дугаар буюу илгээмжийн дугаар гэж гарч ирж байгаа. Яг энэ хэсэгт нь энэ орондоо. Тэгвэл илгээмжийн дугаарынхаа энэ хойдлын энэ цагаан энэ хоёр хамттай цагаан дээр дараад тэнгууд ингээд трак дугаар маань хуулагдах юм аа. За яг трак дугаар нь хуулагдангууд нь буцаж хай карго аппликейшн руу ороод энэ илгээмж гэж хэсэг байгаа энэ илгээмж дугаар бичих. Энэ дээрээ дарангуудаа паст хийгээд ингээд илгээмжийн дугаар чинь бүртгэж байгаа. Паст хийгээд бүртгэгдгээ дарангууд илгээмжийн дугаар амжилттай бүртгэгдлээ. Ингээд дугаар чинь бүртгэж байгаа. Тэгвэл бараа чинь хэрвээ ирээн дээр хятад агуулгад ирвэл хятад агуулгад ирсэн, салбарт ирвэл салбарт ирсэн гэдэг төлөв шилжээд ер нь бол барааных. Барааныхаа төлөвийг та ханихдаа хай карго аппликейшн руу ороод карго гэсэн хэсгээр нь дараад тий жижиг ачаа бол жижиг, том ачаа бол том дээр дараад жижиг ачаа замдаа ирсэн гэдэг ингээд сонголтууд байж байгаа. Тэгвэл замдаа явж байгаа дээр харангууд ингээд хятад агуулгад ирсэн тийм ээ. Бүгд гээд энэ дээрээс харж болно бүгдийг одоо бүртгэсэн одоо яа хүлээж авсан тийм ээ. Агуулгад ирсэн ч юм уу тийм ээ. Салбарт ирсэн гэдэг ингээд төлөвүүдийг харж болдог байна. За тэгээд барааны маань төлөв ингээд харагдаж байна. За тэгээд та нар маань ингээд энийг копи паст хийгээд ингээд трака бүртгүүлсэн байхад бол ингээд заавалчгүй дээвүүгээсээ бараа бүтээгдэхүүний логистик төлөвийг хараадах хянаадах шаардлагагүй. Ерөөсөө хай карго дээр ингээд хянаадахад л болчихно гэсэн үг. Хэрвээ таны бараа ирсэн гэдэг төлөв шилжсэн тохиолдолд та бараагаа ирж авах боломжтой энэ дээр дараад хэрвээ бараа нь ирсэн бол салбараас очоод өөрийнхөө хай карго дээр сонгосон салбараас очоод бараа бүтээгдэхүүнээ авах боломжтой. Зарим тохиолдолд хүмүүс ингэж идэг, ингэж андуурд байдаг. Хятад агуулгад ирсэн гэж төлөв шилжчихээр нь хүмүүс манай салбарт ирчлээ гэж ойлгоод идэг. Тэгэхээр төлөвөө сайн хянаад яг салбарт ирсэн төлөв шилжсэний дараа бараа бүтээгдэхүүн салбараас очиж авах нь шүү. Баярлалаа.